За надад гэлтгүй ерөөсөө дэлхийн нийтэд гарсан мэдээлэл байгаа. Эпштейн гэдэг хүнтэй холбоотой 3.5 сая хуудас материал Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны албан вебсайт дээр олон нээлттэй байршсан. Энэ дээр өнөөдөр монголчууд ч гэсэн онцгой анхаарал хандуулж бас судалж үзэж байна. За үүнтэй холбоотойгоор үзэхэд бол ер нь Эпштейн гэж одоо энэ нөхөр ямар үйл ажиллагаа явуулж юунд холбогдож исэн бэ гэдэг асуудлыг бол судалж үзсэн. За нэгдүгээрт бол энэ нөхөр бол одоо бэлгийн мүлжлэг хийдэг, хүчирхийлэгч, бага насны охидыг хүчирхийлэгч одоо энэ зүйл нь бол одоо олон захидал харилцаа буюу мэйл, бичлэг, дуу дүрсний бичлэгээр бол одоо өнөөдөр ингээд нотлогдсон зүйл байдаг. За дараагийн нэг асуудал нь юу гэхээр энэ санхүүгийн гэмт хэрэгтэн буюу мөнгө угаах гэмт хэрэгтэн. Одоо энэ таны ярьж байгаатай холбоотой энэ морин уралдаан, за үнэт чулуу, уран зураг, эдлэн газар, хаус гэсэн зүйлүүдээр бол одоо бас энэ мөнгө угаалтын технологиуд нь хэрэгждэг гэсэн зүйл бас энэ материалуудад орсон байгаа. За мөн одоо энэ бусад улс орнуудын одоо улс төрд нөлөөлж тодорхой шийдвэрүүдийг гаргуулах юм лобби ажлыг одоо бас хийдэг юм зүйлийг хийсэн. Тэгээ энэ гурван зүйл нь бол хоорондоо бас уялдаатай нь бол одоо зүгээр энэ баримтуудаас бол харагдаж байгаа. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн болон Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн, гадаад хэргийн сайдаар ажиллаж исэн хүмүүсийн нэр үүнд холбогдсон одоо гол учир байгаамаа. Одоо хууль зүйн байнгын орон дээр би энэ эдгээр агуулгуудаар одоо нийтийн сонсгол буюу нээлттэй сонсгол, иргэдийг мэдэх хэрэгээр ханх. Энэ үнэхээр үнэн үү? Үнэн бол яагаад? Худлаа юу гэдэг асуудлаар нь одоо бас асуудалд одоо улсаас өөртөө хандаж үзэх ёстой гэж үзсэн учраас нийтийн сонсгол зохион байгуулах саналыг одоо өнөөдөр гаргаад улсын их хурлын гишүүд бас дэмжиж гарын үсгийг зурж эхэлж байна. За элбэг дөржийг төлөөлж гадаад хэргийн сайд дараа нь ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байсан гэж үзэж байгаа профессор гэдэг хүн бол одоо Эпштейнтэй холбогдож захидал харилцааны асуудлыг үүсгэсэн байдаг. За энэ дээр бол одоо жишээл удахгүй Нью-Йоркт очноо. Том сюрпризтэй очноо гэхэд ямар сюрприз гэхэд бол Монгол охин гэж. За нөгөөх нь бол одоо ямар гайхалтай мэдээвэ удахгүй уулзъя гэсэн хариу ирсэн мэйл нь бол одоо ингээд дэлхийн хэмжээнд ил тод нээлттэй болсон. Энийний цаана магадгүй энэ бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мүлжлэг, магадгүй хүний наймааны асуудал байна уу гэдэг асуудал. Сүүлийн үед цахим орчинд бас тодорхой төвшөнд иргэдэд ягаад элбэгдэрч ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ асрамжийн газраас бас олон өнчин хүүхдийг авч өсгөж хүмүүжүүлсэн талаараа бол өөрөө олон нийтэд мэдээлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ хүүхдүүд хаана байна гэдэг асуудлаар эцэг эх нь аваад явсан гэсэн хариултыг өгж идэг. За гэтэл одоо гинт асрамжийн газар байсан улсууд эцэг эхийн тараас гараад ирвэ гэдэг асуудал өөрөө бас эргэлзээтэй байгаа учраас энэ эргэлзээг тайлах зайлшгүй шаардлага байна. За мөн таны асуултанд хариулахад одоо Эпштейнээр жуулчлуулж манай одоо элбэгдэрч тэргүүтээ зарим төрийн өндөр албан тушаалтнууд 2014 онд буюу 12 жилийн өмнө Дубайд болсон морин тойруулгын уралдааныг очиж үзэж сонирхсон. За тухайн морин тойруулгын уралдааны VIP танхимын билетийн үнэ бол одоо өнөөдөр Монголд өнгөөр бол 23 сая төгрөгийн үнэтэй билетийг нэг бүрийн үнэ. Гэтэл ийм билетийг одоо манай төрийн өндөр албан тушаалт бол очиж морин тойруулгад үзсэн. Тухайн морин уралдаанд нь Saturday гэдэг нэртэй Монголын нэр дээр хүртэл одоо морь уралдаж ирсэн нь бол баримтаар тогтоогдож байгаа. За гэтэл энэ 14 онд энэ Дубайн эрх бүхий нөлөөлөх бүхий одоо улсуудтай очиж манай Монгол улсын төрийн эрх барьж байгаа одоо нөлөөлөх бүхий хүмүүс нь эрх бүхий албан тушаалнууд нь уулзсны дараа жил нь буюу энэ Дубайн гэрээ гэдэг зүйл бол байгуулагдсан байж байгаа. Тэгэхээр энэ Дубайн гэрээтэй холбоотой асуудал нь өөрөө бас хард хүнс нөхцөл байна уу гэдгийг үзэж байгаа. Дээр нь энэ одоо Эпштейн гэдэг хүнтэй холбоотой хоол идж байгаа одоо ямар нэгэн байдлаар арга хэмжээнд оролцож байгаа зургууд бол илүүсэн байж байгаа тийм ээ элбэгдэрж ерөнхийлөгчийн. Гэтэл энэ одоо тодорхой төвшний энэ бэлгийн хүчирхийлэл үлдэж байгаа зүйлийг нь одоо бас энэ Эпштейн гэдэг хүн тодорхой төвшөнд бас дуу дүрсний бичлэгээр баримтжуулж энийг магадгүй буцаж шантаажлж буцаагаад одоо энэ зарим нөхдүүдээр улс төрийн шийдвэр гаргадаг байсныг бол үүсэхгүй байна гэж би бол харж байгаа. Дээр нь одоо Бодка групп буюу одоо голомт банкны зарим төлөөлөл бол Эпштейнд очиж Монголын байгалийн баялагтай холбоотой мэдээллийг хийсэн байгаа. За энэ бол одоо хөрөнгө оруулалт татах чиглэлээр гэсэн байдлаар хийж байгаа боловч өнөөдөр хөрөнгө оруулалт татах чиглэлээр байгалийн баялагтай холбоотой асуудлыг олон нийтэд түгээж байгаа. Дээр нь захидал харилцаан дээр бол одоо тодорхой төвшний төрийн болон янз бүрийн одоо зэрэгтэй мэдээллүүдийг бол энэ захидал харилцаагаар хоорондоо харилцсан зүйлүүд бол олон байгаа учраас би энэ одоо улсын хурлын тухай бол Монгол улсын хурлын хяналт шалгалтын тухай бол улсын хурлын дэгийн тухай хуулинд заасны дагуу бол одоо
энэ эргэлзээг тайлахын тулд нээлттэй сонсгол зохион байгуулах санаачлагыг бол Улсын хурлын гишүүнийхээ зүгээс гаргасан. Тэгээд энэ асуудлуудын бас эргэлзээг тайлах хэрэгтэй. Өнөөдөр бол хууль зүйн дотоод хэргийн яам, Улсын хурлын дэргэдэх хүний эрхийн комисс тэ хууль зүйн байнгын орны дор хүний эрхийн дэд тороо зэрэг одоо байгууллагуудаас үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж харж байгаа. Өнөөдөр жишээлбэл Английн хунтайж Эндрю гэдэг хүн бол одоо ургийн овгоосоо хасагдаж бүх хэрэгэм зэргэмээс одоо хураалгаад одоо магадгүй өнөөдөр одоо Английн иргэд нь бол тухайн хүнийг бол эх орноосоо хөөх ёстой гэсэн асуудлыг ярьж байна. За Норвегид өнөөдөр хуулийн хэлтийн байгууллага шалгалт үүсээд шалгаад эхэлсэн байна. Франц шалгаад эхэлсэн байна. Тэгээ эдгээр улсууд нь бол тухайн засгийн газар нь Америкийн нэгдсэн улс руу одоо албан байдлаар холбогдож тухайн улсын одоо эрх бүхий албан тушаалтантай холбоотой мэдээллийг материалыг татаж авч байгаа юм байна. Авсны үндсэн дээр бол одоо ингэж байгаа. Тэгэхээр би бас одоо яг энэтэй холбоотойгоор энэ хууль зүйн дотоод хэргийн сайдыг өнөөдөр протоколоор чиглэлөө гэж Америкийн нэгдсэн улсын одоо хууль зүйн дотоод хэргийн яам за дээр нь Монгол улсад байгаа одоо Америкийн элчин сайд та одоо холбогдож энэ материал татчих ажлыг яалтаа энэ дараа зохион байгуулах шаардлагатай байна гэж үзэж байгаа.